За хөөрхөн өдөр суугтаа тавтамарал 2025 оны 8 сарын 15-ны орой мэндийг та бүхэндээ хүргэе. За өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ Увс аймгийн Хяргас нуурын зүүн хэсэгт орших хэцүү хадны талаар сонирхолтой номгууд болон за мөн хачир мэдээнүүдийг бэлтгэсэн байгаа. За яагаад хэцүү хадыг сонгож авсан бэ гэхээр ер нь Увс аймгийн үзэсгэлэнтэй газруудыг бид бүхэн мэддэг. За Увс нуур, Хяргас нуурын домог түүхүүдийг бас ер нь бол сонссон байдаг. Гэхдээ хэцүү хадны яг домог нь ийм шүү гэсэн мэдээллийг бас харьцангуй цөөн болоо гэж бодсны үүднээс хэцүү хадны талаарх домгуудыг хайж олоод тэгээ та хэдтэй хуваалцаж байгаа шүү. Манай сувгийн гол зорилго нь болохоор би ийм домог олж мэдлээ, та хэдтэй хуваалцаж байна гэсэн ерөнхийдөө өөрийн олж мэдсэн домгоо бусдад хуваалцаж байгаа ийм зорилготой суух шүү. Тэгэхээр тэрийг та бүхэн манаас зөвөр ойлгоорой. За хэцүү хадны талаар хачирхалтай хачир мэдээнүүд нь бол үнэхээр сонирхолтой мэдээллүүдийг бэлдсэн гэж бодож байна. Яагаад гэвэл яг ингээд усны доороос ингээд сухаж байгаа ийм гоё өрмөц тогтцтой ийм хад гадаадын улс орнуудад яг ямар байдгийм бэ гэдгийг яг энэ хэцүү хадтай төстэй ийм газруудыг бас сонгож аваад хачир мэдээндээ оруулсан байгаа учраас та бүхэн маань бичлэгээ дуустал нь сонсоорой. За ингээд домогтой орцгоё. Хэцүү хад нь Увс аймгийн Хяргас нуурын зүүн хэсэгт орших усан доогуур 5-7 км үргэлжлэх, за ойролцоогоор 20 м өндөр шохоолог цайвар хадан зохионоос бүрдэх байгалийн онцгой тогтцтой ийм газар юм. За хадны зарим орой нь уснаас арал мэд цухаж, за нүүдлийн шувууд олноор бол энэ хэцүү хатан дээр үүрэлдэг учраас за шувуудын диваажин гэж бас нэрлэдэг юм байна. Нэрний учир нь болохоор яагаад хэцүү хад гэж нэрлэдэг юм бэ гэхээр за нуурын эрэг дагуух бутран сарнсан хад чулуутай бүс зэрэг гიშгэж явхад тун хэцүү тул нутгийнхан хэцүү хад гэж нэрлсэн гэх тайлбар болол түгээмэл байдаг. Жуулчдад зориулсан их сурвалжууд дээр ч гэсэн ер нь бол ингээд тэр хад руу өгсгöd авирахад хэцүү байдаг учраас ингээд хэцүү хад гэж нэрлсэн гэж бас тайлбарладаг юм байна. Эхний домог нь болохоор эрт цагт энэ газар аймаг нутгийн их хурал болж байхад хүмүүсийн хооронд том хэрүүл гарч тэр үед тэнгэр уурлан түүдгэн хар үйл хуралдуулж асар их аянга цахилгаан буулгаж уулыг цохин өнөөгийн хадан хэлбэрийг бий болгосон гэдэг. Түүнээс хойш нутгийнхан тэнгэр хэлгэнвэл хад хүртэл хагарна гэж хэлэлцэх болсон гэсэн юм домог байна. За дараагийн домог нь болохоор нутгийн ярианд дайсандаа тулалдсан нэгэн баатар дайсандаа хөөгдөн ирээд энэ хадны дэргэд хүрчээ. Оргинох газар олдоогүй тул бурхан түүнийг аварч хадны ингэрт шингээсэн гэдэг. Өнөөдөр ч хадны хананд хүний дүртэй мэт сүүдэр харагддаг гэж зарим хүн ярьдаг байна гэсэн сонирхолтой домог байна. За яг энэ хэцүү хатан дээр ингээ очиж үзчихсэн яг тэр хүний дүрс үнэхээр байт юм болоо яг тэрийг та бүхэн манаас мэддэг бол комент хэсэгт үлдээгээд өгөөрэй. Яг ийм дүрс харагддгийн шүү нэрээ гэд. За дараагийнх нь болохоор хадны бэлт нэгэн үзэсгэлэнт бүсгүй усан мориор ирж сар бүрийн сүүлчийн шөнө хадны ингэр рүү алхан ордог байсан гэх хууч бий. Нутгийн хөгшөд энэ бол хадны сахиусанд өргөх тахилга гэж ярьдаг байж хожим бүсгүй гинэт алгуулж хадны нэг ан цав бүсгүйн дүртэй болсон гэж хэлэлцэх болсон гэсэн юм сонирхолтой домог байна. Саяны ярьсан домог, за өмнөх ярьсан домог хоёр болохоор ерөнхийдөө яг энэ хэцүү хатан дээр ямар нэгэн байдлаар хүний дүрс бол харагддгаа гэж бас энэ домгууд дээр гарч ин тий. За дараагийнх нь болохоор энэ хадны гүн цавчмд эртний нүүдэлчэд алт үнэт эдлээ нуусан гэх домог бий. Хэрвээ зөв цагт зөв хүний гарт онгоовол эрдэнэ олдно. Харин шуналтай хүн гар хөрвөл хад нурж дарах аюултай гэдэг гэсэн байна. Тэгэхээр магадгүй байгалийн гоё сайхан тогтоц бас ямар нэгэн юмыг нуусан юм уу эсвэл ингээ бидний мэдхгүй нууцлаг зүйл бас байж болно тий. Тэгэхээр энэ хэцүү хадны оройд ч юм уу эсвэл агуу хаа нэгтээ бас юм эрдэнэс байж магадгүй гэсэн юм бас домог байдаг юм байна. За дараагийнх нь болохоор зарим ахмадуудын яриагаар хадны нэг жижиг хонгил шүн орой өөрөө онгойж хар сүүдэр гарч ирдэг гин. Тэр сүүдрийг хадны эзэн гэж нэрлэдэг бөгөөд хүнд муу санахгүйж хүндэтгэлгүй хүн ойртвол замаа алдуулж хэдэн өдөр төөрүүлдэг гэж бас үздэг юм байна. Энэ бас түрүүний нөгөө эрдэнэ байж магадгүй гэсэн домогтой бас холбогдож болох юм тий. Угаасаа ингээд уул ус байгаль ширхэг чолооч гэсэн өөрийн эзэнтэй гэж манай монголчууд ярьдаг шүү дээ. Тэгэхээр хэцүү хад бол мэдээж өөрийн гэсэн эзэн л ус савдагтай байгаа. Тэгэхээр магадгүй муу сансан буруу сэтгэлтэй хүн очих юм бол замын төөрүүлэх эсвэл л ус савдаг нь уурлах ч юм уу иймэрхүү асуудлууд бас үүсдэг байж болзошгүй гэсэн юм домог бас орж ирж байна. Өнөөдөр болохоор та хэддээ хэцүү хадны талаарх 5 домгийг маш товчхоноор сонирхолтой байдлаар хүргэхийг хичээлээ. За одоо уламжлал ёсоор та бүхэндээ маш сонирхолтой хэцүү хадтай холбоотой гачир мэдээнүүдийг хүргэнэ.
За би бичлэгийнхаа ихэнд болохоор яг энэ хэцүү хаттай төстэй одоо ийм газар гадаадын оронд хэр их байдгийн болоо гэж судалсан гэж хэлж ирсэн шүү дээ. За одоо ингээд дэлгэцэн дээр харьцуулсан одоо ийм зургууд нь гараад ирнэ. Ерөнхийдөө төстэй гэсэн зургуудын ярилцаад явъя. Хамгийн ихний хад нь болохоор Tiger Rock гэдэг ийм хад байдаг юм байна. Энэ нь болохоор экваторын одоо нэг бүс нутагт оршдог. За 2 хуваагдсан мэт өндөр хад ингээд усан дундаас сүндэрлэж харагддаг юм байна. За энэ хадны тэнд болохоор далайн амьтдын ажиглалт шумбалтанд бол маш хэрэгтэй чухал юм хад юм байна. За хэцүү хад шиг усны дунд одоо ингэж ганцаар сүндэрлдэг тул бас ижилхэн харагддаг байж магадгүй гэж бас үздэг юм байна. За дараагийнх нь болохоор Bose Pyramid гэдэг бас юм хад байгаа байхгүй. За энэ болохоор Австралийн Lord Howe орчим за дэлхийн хамгийн өндөр усан дээрх хад юм байна. За хамгийн өндөр нь бол 562 м гэхээр маш өндөр юм байна тий. Усан дээр ингэж байгаа хад гэсэн үг шүү дээ. Тэгээд өндөр нь 562 м гэсэн үг. За тэгэнгүүт энэ хадан дээр очиход бол маш хэцүү алслагдсан юм газар байдаг юм байна. Тэгээд хэцүү хадны ер нь л нөө хэцүү очиход хэцүү гэсэн одоо нэртэй нь бол төстэй учраас бас одоо Увс аймагт орших хэцүү хадтай төстэй гэж бас үзэж болох юм байна. За дараагийнх нь болохоор Sail Rock гэдэг. За би магадгүй энэ нөгөө хаднуудын эсвэл бол энэ одоо нэршлийн буруу хэлжээж магадгүй шүү. Тэгэхээр та бүхэн манаас тэрийг ойлгоорой. За Sail Rock гэдэг хад байна. За энэ болохоор Тайландд байдаг юм хад юм байл да. Энэ Sail Rock гэдэг хад. Энэ болохоор ерөнхийдөө нэг тийм даруул мэт хэлбэртэй юм ганц хад байдаг юм байна. Чумбалтаараа алдартай уснаас товоон гарсан хэлбэрнээс хэцүү хадтай төстэй гэж бас үзэж болох юм байна. За дараагийнх нь болохоор Ha Long Blong гэдэг. Энэ болохоор Вьетнам одоо байдаг юм хад юм байна. За шувуу нохоо муур гэдэг янз бүрийн хэлбэртэй усан дээрх юм хаднууд байдаг юм байна. За домог түүх ихтэй гэдгээрээ бас хэцүү хадтай ерөнхийдөө төстэй гэж ойлгож байна. Тэгэхээр энэ яг энэ Вьетнамд байдаг гэдэг одоо яг энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа зураг болохоор яг нөгөө манай хэцүү хадтай ижилхэн гэхээс илүү зүгээр нэг тийм усан дотор юм том одоо динозавр ч юм шиг тийм амьтад явж байгаа юм шиг харагдаж байгаа. Tiger Rock, за Squalor, Bose Pyramid, Sail Rock энэ төр бол ерөнхийдөө бас хэцүү хадтай надад бол бас ижилхэн санагдсан. Та хэд юу гэж бодож байна? За дараагийн хад нь болохоор James Bond арал гэдэг байт юм байна. За энэ болохоор Тайландд байдаг. За энэ арал одоо ямар ч гэсэн ингээд нэг кинонд одоо ингээд гарснараа илүү алдартай болсон юм байна. Хэцүү хад шиг жижигхэн боловч уснаас одоо ингээд цухиж гарч ирсэн юм ганц хад байдаг юм байна. За энэнгээрээ бас манай хэцүү хадтай төстэй байж болох юм. За Монголд болохоор яг хэцүү хадтай төстэй яг ийм газрууд байд юм уу үгүй юу гэд ингээд үзсэн чинь яг 2 3 газрыг бол би олсон. Гэхдээ Архангай аймгийн Өгийн нуурын хадан арал гэж байдаг юм байна. Энийг бол бас төстэй гэж үзэж болно гэсэн мэлээ. Энэ нь болохоор яг энэ Өгийн нуур дээр ийм хадан арал би яг ийшээ очиж үзээгүй болохоор яг сайн мэдэхгүй байна. За дараагийнх нь болохоор Хөвсгөл нууранд байдаг Модон хүй гэсэн үг. За энэ нь болохоор бас төстэй байж болно. Гэхдээ Модон хүй нь болохоор яг хэцүү хад шиг тийм өндөр одоо хад бол ингэж гарч ирээгүй. Яг юм жижиг арал шиг гэж бас хэлж болох байх. За дараагийнх нь болохоор Буур нуурын жижиг хадан арлууд байдгаа. За Буур нуур бол Дорнод аймагт байдаг тийм ээ. Төстэй байж болно гэсэн юм мэдээллүүдийг бол би олсон. Тэгэхээр та бүхэн бас юу гэж бодож байна? Буур нуурын одоо жижиг тийм одоо арлууд байдаг уу? Байдаг бол хэцүү хадтай төстэй байж болох уу? За Архангай аймгийн Өгийн нуурын хадан арал бас байдаг уу? Хэрвээ байдаг бол бас төстэй байж болох уу? Магадгүй та эдд манаас энэ хадан арал за одоо өдөр Буур нуурын жижиг арлуудын зураг байдаг болаа. Яг ийм зураг байдаг шүү. Ийм одоо юм газар байдгийн шүү гэдгийг бас комент хэсэгт сэтгэл хөдлөчөөд үлдээгээд өгөөрэй. За ингээд өнөөдөр та бүхэндээ Увс аймгийн Хяргас нуурын зүүн хэсэгт орших хэцүү хадны талаар сонирхолтой домгууд болон ачаар мэдээнүүдийг хүргэлээ. За энэ мэтчлэн сонирхолтой домог хуучаараа сонсохыг хүсэх юм бол та бүхэн маань хөөрхөн өдөр сувагтаа нэгдээрээ яг дөнгөж эхэлж байгаа ингээд сувг болохоор бас та хэд маань одоо миний ярьсан домог түүх те таалагдах юм бол одоо харамгүй сабаа дараад манай сувагт нэгдээрээ гэж бас хүсмээр байна. Ингээд дараагийнхаа дугаараар эргэн уулзъя. Өнөөдрийн дугаарт хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа.